Hey, за юу яцхан үзэгчтэй New Sack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа да маш их баяртай байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэгт бол Монголын хипхопод сүүлийн 1 жилийн хугацаанд асуултын тэмдэг байсаар ирсэн зүйлийн талаар ярилцах болно. Энэ бол Монголын хипхопын өвчи рэпрүүдийн биф байгаа. Та бүхний мэдэж байгаагаар рэпер тулхтын хувьд бараг л 1 жилийн өмнө рэпер Rocket Beat зориулан маргааштай хэмээх бүтэн дистрак цацсан байгаа. Мэдээж энэ дистрог нь бол маш олон хүмүүс олон янзаар хүлээж авсан, буруу ойлгосон хүмүүс ч байгаа, зөвөр ойлгосон хүмүүс байгаа. За тэгээд олон юм яриад яхан рэпер тулхтын хувьд өөрийн биеэр манай офсер зочлон яг яагаад рэпер Rocket Beat руу дистрог хийсэн талаараа дэлгэрэнгүй ярьсан байгаа. Та бүхэн анхааралтай сонсорой. MLB-д New Sack нэрээр 200 урамшууллаа. За юу цаан тулхт байна. Энэ өдрийн мэндийг ингээд New Sack-ийн үзэгчтэй хүргэе. Маргааштайгийн талаар ингээд дэлгэрэнгүй тайлбарлах тэр завшаан өнөөдөр олдож явах шиг байна. Тэгээ юу ч гэсэн та нар Маргаашгүй гэдэг киног мэдэх бах. Миний амьдралаар тулгуурсан кино. Миний ингээд 2 удаа тархины хорд алдар тусаад үсээ бүр мөсөн алдаа дахиж хизээж урахгүй болоод нүднийхээ хараагийн ингээд хоёр нүднийхээ ингээд зүүн талыг нь одоо хизээж одоо буцааж авах боломжгүй. Тэгээд энэ одоо нэг нэхний тохиолдсон тэр хорд хавдар дээр ингээд Маргаашгүй гэдэг кино оргил баяраа тэгээд оргилийн тэр Hagan Films гэдэг компани одоо энэ хоёр хүнтэй ингээд би ингээд хамт ингээд Norms гэдэг ресторанд сууж агаад ингээд энэ бүхнийг ингээд анх эхлүүлж исэн. Тэгээд тухайн үед бол би бол 18, 19-тэй жоохон хүүхэд байсан. Баяраа бол те 24, 25-тай тим хүн байсан. Тэгээд 2009 онд юу ч гэсэн маргаашгүй Монголд очоод театруудаар гарах гэж оролцсон. Тэгээд тэрэн дээр ингээд Гахаан ханаад гэдэг юм гараад тэгээд тэр нь ерөнхийдөө амжилтгүй явсан гэсэн тийм мэдээ сонсогдсон. Тэгээд юу ч гэсэн тухайн үед бол би ингээд за окей ийм юм болчлоо доо. Хүмүүс төрч чадсангүй. Окей гэд юм буйнаараа болж ин даа гэсэн тийм ойлголттой байсан. Тэгээ яг хав саяхан түрүү жил штэ 2025 оны 8 сар 7 сарын үеэр ерөнхийдөө Маргаашгүй гэдэг киног 2012 оны 7 сарын 23-нд дахиад театруудаар цацсан байна гэсэн тийм мэдээлэл орж ирсэн. Тэгээд энэ бүхнийг мэдээд би бас гайхсан л да. Гайхаад ер нь тухайн үед Rocket Beat хоёрын харилцаа ер нь юу байсан ингээд мессенжер руу ороод ингээд мессежүүдээ ингээд шалгасан чинь би 2011 оны 8 сард Rocket Beat руу сайн оо UN гэдэг тийм мессеж явуулсан байгаа байхгүй. Тэгээ тэр мессежийг хараагүй өнгөрөөсөн байна лээ. Тэгээ 2013 онд би дахиад hey UN гэд бичгээд сайн би ингээд миний би муу байлаа ингээд одоо ингээд сайжиж байна чамд сон сайхан ингээд тийм хариу өгч исэн. Хэрвээ тухайн үед одоо цаадах чинь hey би ингээд киногоо гаргачлаа дахиад ингээд театруудаар гаргачлаа бро до баярлаа те одоо ингээд чиний ингээд амьдралаар ингээд тулгурсан кино чинь ингээд хүмүүст хүрж байна. Тэгээд ингээд хэрвээ ингээд жоохон ашиг орж хідэн ч ашиг байсан те баг том дундаж байсан ч те ингээд чиний амьдралаа тулгсан кино юм шүү ингээд чамд ингээд 1% ч гэсэн үгүй бро юу гэж бодож ийн гэхэд би бол амар баярлах байсан. Яагаад гэхээр тухайн үед бол надад бол ямар ч мөнгө байгаагүй. Би Америкт амьдарч исэн. Гэхдээ би ингээд те имлэг одоо энэ өвчнөөсөө ингээд гарах гад дээрэс нь би ингээд ямар ч тийм уран бүтээл хийх санхүүгийн бололцоо байгаагүй. Угаасаа та нар мэдж байгаа микрофоны арт гэдэг дуун дээр G баяраа бид гурав дуулсан. Тэгээ тэрний одоо ингээд өмссөн байгаа хувц хүртэл те одоо ингээд хүмүүсийн бэлэг ингээд те цагаан сар магаан сараар орж ирсэн тийм хувцснууд миний хүссэн бол би хүсснээрээ ингээд хувцсан бол шал өөрөөр хувцслах байсан баг. Тэгээ ерөнхийдөө энэ бүхэн яг хандлтан дээр үүсээгүй энэ бол зүгээр хүн чанар гэдэг юм дээр л одоо миний ингээд за энэ дууг ерөнхийдөө бол бас баяраад хүрэх хэрэгтэй байна гэсэн тийм ойлголт надад төрж исэн. Тэгээ хоёр дахь зүйл гэх юм бол одоо BAT, Rocket Beat бид гурвын хамтрал Big Fish гэдэг дуу байгаа.
Bobby гээд миний тухайн үеийн менежер хийжсэн. Тэгээд Bobby-доо юу гэсэн баярлалаа гэж хэлье. Patient гэдэг дууг маань клип болгож исэн. Short Lived Sanity-гаар клип болгож исэн. Би ганц ч одоо төгрөг өгж те доллар өгж ингэж тийх болцоогүй байхад манай ингээ камера бариад ингээд намайг ингээд те ингээд та нартаа ингээд таниулах гад ингээд тэр дуунуудыг минь ингээд гаргаж исэн. Тэгээд Big Fish-ийн ингээ project орж ирээд баяраа надтай ерөөсөө холбогдоогүй. BAT Bobby тэр хоёр намайг суулгаад hey ойрж ерөөсөө дуу хийсэнгүү, клип гарсангүү. Тэгээд чамд ингээд дуу хийх ч гэсэн мөнгө алах те. Тэгээд ингээд хэрвээ Big Fish-тэй ингээд хамтарчих юм бол чамд ингээд дуу тэгээд ингээд клиптэй байх юм байна гэд. Тэгээд би өөрийнхөө тахилтыг бичээд 2 дугаар бадгийн бичээд тэгээд би тахилтан дээр нь би ингээд үгийг биччихсэн. Тэр тахилтыг би өөрөө хоолоогоороо ингээд дуулаад тэгээд ингээд mix master дээр ингээд бүдүүн болгоод тэгээд BAT ингээд Монгол руу яваад тэр дуун ингээд гівгэнд ингээд клипэрээ цацагдсан чинь тахилтан дээр нь би биш би өөрөө үгийн бичсэн тахилтыг нь дуулсан би биш BAT гардаг. 2 дахь дээр нь би гардаг, 3 дахь дээр нь BAT гардаг. Ямар ч хүн тэр клипийг үзээд энэ тахилтыг BAT бичсэн юм байна. Тулахт бичсэн юм байна гэж ямар ч ойлголт өгөхгүй тэгэж харагдчихсэн. Тэгээ анх би тэрнийг үзчихэд ямар сони юм бэ? Яагаад намайг ингэсэн бол гэсэн тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд 2012 онд дахиад киногоо гаргасан гэдгийг 4 жил мэдчихэд за энэ хүн ерөөсөө намайг 2 удаа ашигласан байна. Буруугаар. Тухайн үед чинь битээр чинь амар сайн найзууд байсан шүү дээ. Монгол руу явхаас өмнө битээр чинь нэг амар дэмждэг, би баяраг дэмждэг. Баяраа миний дууг сонсоод гээл те. Тэгээд бүр битээр ингээд хамт альбом гаргая. Би ингээд монголоор өглөө, чи англиар өглөөд ингээд тэгээ ингээд хойлоос цүм авсан альбом гаргая гэсэн тиймэрхүү юм яриатай байжгаад тэгээ ингээд Монгол руу очоод тиймэрхүү юм болоод ингээд яангууд 4 жил ингээд 2012 оны асуудлыг мэдээд ирэнгүүт за би ерөөсөө л маргааштай гэдэг дууг баяраад өөрт нь зориулж гаргахгүй юм бол энэ хүн ойлгохгүй юм байна. Энэ хүн дараачийнхаа одоо тий ажлын дээр одоо хүмүүсийг буруугаар ингээд ашиглах тэр завшааныг минь би ингээд зогсоох хэрэгтэй юм байна. Тэгээд би ингээд маргааштай гэдэг дууг гаргасан. Тэгээ өөрт нь ингээд хэлэхэд те дараачийнхаа ажил дээр хэрвээ хүмүүстэй ингээд хамтарч ажиллаж байгаа бол кино байна уу, дуу байна уу, тоглоом байна уу те чи ямар ч юм руу ингээд орсон хамт ажиллаж байгаа, хамт хийж байгаа хүмүүстэй ингээд туслаад дэмжээд тэгээд ингээд хамт босч байгаа бол хамт босоод ингэж яваасаа гэсэн тийм мессеж байгаа шүү баяраа. Тэгээд юуны өмнө чиний одоо дараагийн юмд амжилт хүсье. Найз нь чамайг ингээд өдөө болтол ингээд хүндэлж ирсэн. Хүндлээл ингээд угаасаа цаашаа ингээд явах болно. Гэхдээ маргааштай зөвхөн чамд ингээд зориулсан тийм дуу байсан шүү. Тэгээд үзэгчтэй, сонсогчтой бас тэ одоо ингээ хүмүүстэй ингээ ажиллахдаа win-win situation ингээ гаргаад манай монголчууд угаасаа цөөхөн штэ 3.8 сая монголчууд тэгээд бид нар угаасаа нэгээ дэмжиж хамтдаа босно шүү. Тэгээд энийг ингээ сануулмаар байна. Баярлалаа. MLB-д Newsack 111 нэрээр 200 урамшууллаарай. Ямар ч тач рэпер тулхтын байр суурийг та бүхэн бүтэн үзсэн байх гэж найдаж байна. Түүний ярианаасаа сонсоход рэпер Rocket Bey-г дараах 2 шалтгаанаас болж дийссэн гэж шүү дээ. За эхний шалтгаан нь болов маргааштай хэмээх киноноос болсон. Тухайн кино нь 2009 онд бэлэн болоод Монголд нээлттэй хийгээд кино чатруудаар гаргах гэсэн боловч тухайн үед бол гахаан ханиад гэдэг өвчин гараад ердөө 3 хоноод бол кино чатруудаас бууж исэн гэж шүү дээ. За энэ үгэн ч гэсэн рэпер Rocket Bey-ийн бас залруулга пост нэр гардаг. Харин энэ хугацаанд рэпер тулгахт 2011 онд түнлүү чат битсэн, за синтсэн 13 онд дахиад битсэн иймэрхүү зүйлийг ирсэн. Гэхдээ энэ зур буюу 2012 онд маргааштай хэмээх уран сайхны кино аль бие осор нээлттэй хийгээд Монголын кино чатруудаар гарсан байх нэ. За үүнийг нь бол рэпер тулгахтад ерөөсөө хэлээгүй юм байна л да. Түүний ярианаас сонсоход үүн дээр хамгийн эмзэг туссан зүйл нь тухайн үед бол рэпер тулгахтын амьдрал Америкийн нэгдсэн улсад тийм ч сайнгүй байсан. За дараагийн шалтгаан нь бол рэпер BAT, Rocket Bey болон тулгахтын Big Fish гэдэг дуунаас олсон гэдэг зүйлийг ирсэн. Мэдээж
үзсэн энэ бүхний дүгнэлтийг үзэгч танд үлдээж байна. Бас энэ талын байр суурь дээр таны бодол ямар байна? Комент хэсэгт сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут төр баяртай үзэгчтэй.